Сайн байна залууч та. Манай өнөөдрийн өсөлтийн цаг нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн дугаар зод цэцэг буюу Катя маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд Катятай энэ өдрийн хүргэе. Телевиз үзэж байгаа, танай телевизийг танай нэвтрүүлгийг үзэж байгаа бүх үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргье. Тасалт маань бэлэн болчлоо. Үзэгчд маань таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байна. Цэцгүүгээр өсгөөжүүд юм нас зүрлэхийн аргагүй. Тийм болохоор би бас тасалтан дээр хөрхөн гоо чимэг оруулаад. Өрн дулаан цаг болж байна. Тий, өрн дулаан цаг ирсэн учраас баг ягаан өнгийн цэцгийг чимэг болгож оруулаад илүү гоё харагдах багч болж байна. Тэгээд өшөө гоё цэцгээ нэмж оруулаа. За Катяд минь ямар байна? Таалагдж байна. Үнэхээр гоё байна. Би ойрт бас ингэж ийм өсвөртэй тасалт хийлгээгүй. Дээрэс нь бас түрүү хэлсэн тий дараа нь ажлуудтай тэгээд ажлуудтай өөрийгөө бас давхар бэлтжлээ. Тэгээд гоё засалт хийж өгсөн жагаада баярлалаа. За тэгээд өсгөөжүүд маань мэдээж өрн дулаан цаг ирж байна. Бас ус засалтандаа маш их анхаардаг үе маань илүү их ихсэж эхэлж байгаа. Тийм болохоор өөрсөндөө санган бол аюу гой өөрчлөлтүүдийг хийж зоригтойгоор ус засалтуудыг бас хийлгэж явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Ус засалтандаа би бас нэр өгье гэж бодож байна. Катя маань нэрийн үг үл. Мэдээ дизайнер хүн өөрийнхөө хийсэн бүтээлүүдэд нь дандаа нэр өгдөг байх гэж бодож байна. Тийм болохоор бас өнөөдөр найзхаа хийсэн ус тасалтанд би өөрийгөө хараад тэгж уцлаа нэг л усын дагин шиг болцсон. Сайхан яриа өрнүүлсэн. Чиний ажилд танай нэвтрүүлгийн хамт олонтой өндөрөөс өндөр амжилтыг хүсье.